Өнөөдрийн дугаараараа бид Лондонд болсон биохакеруудын ивентийн сонингоос дуулах болно. За мөн Францын Парис хотод болсон олон улсын хоо шимт хичээлийн 23 дугаар их хурлын талаар бас ярилцах болно. Ингээд та бүхэн шимт хичээлийн шинжлэх ухаан юу н хаашаа явж гин хүмүүс эрүүл мэндэд дэмжихийн тулд ямар арга хэмжээ авж гин энэ талаар сонинг сонсох болно. За ингээд дугаараа хүлээн авч сонсно уу. За сайн байцгаана уу? Шимтээ яриа подкастын 2 дугаар хэсэг маань үүгээр эхэлж байна. Бид хоёр эхний хэсгээрээ 8 подкастын дугаарыг та бүхэндээ хүргэсэн байгаа. Ингээд төр зуны амралтаараа завсарлаа. Эргээд 2 дахь хэсэг рүүгээ орж байна. За ингээд номёогоо подкастнда үрээ сайн уу номё? Сайн уу? Танд олон сонсогчтой энэ өдрийн мэндийг хүргэе. Сайхан амарсан уу? Нилээ удлаа шүү хоёулаа тий. Харин тий удаан хугацааны дараа ингээд дахиад ярилцах гэж байгаа маш их баяртай. Урт амарлаа. Тэгээд нилээн олон гоё сонин сайхан боллоо. Тэгээ өнөөдөр энэ талаараа ярилцах гээд байж байна. Тэгэхээр энэ зуны амралтын хугацаанд онцлог юм чиний хувьд юу байсан бэ? За энэ зуны хамгийн онцлог зүйл болохоор би сая Францын Парис хотод болсон олон улсын хоо шимт хичээлийн шинжлэх ухааны холбооны 23 дахь их хуралд оролцсон байна. Одоо хамгийн том онцлог зүйл байлаа. Тэгээд энэ хурал 8 сарын 24-нөөс 29-ний хоорондод болсон. Тэгээд энд оролцоод ирлээ. Таны хувьд юу байваа? За миний хувьд бас ялгаагүй. Би Лондон хотод жил болгон зохион байгуулагддаг хүмүүст мэдгдсэн яг ингээд нэр нь юу вэ гэхээр биохакеруудын одоо цуглаан чуулган гэх юм уу да. Ийм арга хэмжээнд би бас оролцсон. Тэгээд тэр маань миний хувьд бас их гоё үйл явдал байлаа. Мэдээж гоё амарсан Монголд очиод гоё аав ээжтэй ах дүүстэйгээ гоё амарсан. Тэрнээс гадна яг энэ арга хэмжээнд оролцсон миний хувьд бас онцлог нэг үйл явдал гэх юм уу да тий байлаа. Монгол гоё байсан уу? Монголд би одоо энэ зүй явж чадаагүй. Яваарэ. Дараа жил боломж гаргаад явбал үнэхээр гоё байлаа. Би бүр явмаргүй л байлаа. Нааш буцаж айгуу гоё амарсан. Гэхдээ яг ирсэн чинь бас нөгөө нэг бас гэрээ маш санчсан байсан. Манай хүүхдүүд болсон гэрээ нэлийн санцсан байсан. Тэгээд их гоё явлаа. Тийм. Тэгээ эренгүүтээ удахгүй байжгаад би тэр Health Optimization Summit 2025 гэдэг энэ арга хэмжээнд оролцсон. Тэгээд тэр үед яг нөгөө хаас айгуу одоо сошиал медиагаа юм жоохон сөрөг мэдээ бас гэмт хэрэгүүд энэ тэнд болоод ер нь нэг тийм онцгүй тийм үе. Яг тэр үед яг энэ цаг үе. Тэгээд би нэлээд их тийм онцгүй мэдээллүүд хүн чинь бас нөгөө нэг янз бүрийн мэдээллүүд сонсонгууд тэрэндээ автдаг штеп. Тэгээ автаад сэтгэл санаа ч гэсэн нэг тийм тавгүй байх үедээ энэ саммит очиж оролцсон чинь үнэхээр өргөөд сэтгэл санаа ингээд өргөөд өгөх шиг тий маш гоё байсан. Чиний хувьд бүр Парис руу өөр улс руу явсан байж тээ тийм ээ нөмөө? Тэгээ энэ хурлын талаар хүмүүсээс товчхон танилцуулъя. Хоёулагийн подкастыг сонсож байгаа хүмүүс чинь илүүдэлгүй нөгөө хоо шимт хичээлийн талаар сонирхдаг те энэ талаар мэдлэгээ одоо тэлэх хүсэлтэй хүмүүс сонсдог байгаа те. Тэгэхээр битүүрийн өнөөдрийн энэ хурлаас авсан мэдлэг, хурлын сонин сайхан бас айгүй сонирхолтой байх гэж бодож байна. Тэгээ битүүр аль болох нөгөө хурлаас авсан гоё хэрэгтэй гэсэн зүйлүүдээ сонсогчтойгоо ингээд хуваалцъя гэж бодсон. Тийм байна. Тэгэхээр хоёулаа яг ямар ч та хурал цуглаан, чуулган, ивент гэдгийг товчхон одоо ойлгомжтой байдлаар танилцуулчих тий. Тэгэхээр миний энэ явсан чуулган болохоор ерөөсөө ийм хин дуртай хүмүүс одоо зөвхөн мэрэгчлэлтэн гэхгүй эрүүл мэндээ сайжруулах гэж бодож байгаа тийм хүмүүс л очиж болдог ийм одоо health одоо эрүүл мэндээ дараагийн шатанд аваачаа гэж сонирхож байгаа хүн болгоны оролцож болдог ийм арга хэмжээ байхгүй. Тэгээд London Design Center гэдэг маш том тийм үзэсгэлэн худалдааны төв байдаг. Тэгээд тэр төв дээр зохион байгуулагддаг голдоо ийм бүх төрлийн үзэсгэлэн худалдаагаар нь одоо эрүүл мэндийг дэмжихтэй холбоотой юу л байдیں۔ Тэр нь байгаад тэгээд хурлын танхимууд нь болохоор дээгүүрээ ингээд тархаад байршуулсан. Тэгээд хурлын танхимуудаараа бас лекцүүд нь ороод
тэгээд явдаг. Ийм маягийн арга хэмжээ. Тэгэхээр төлбөрийн хувьд нэлээд өндөр үнэтэй байдаг. Тэгэхээр нэлээд олон хүмүүс очиж оролцсомоор байсан ч гэсэн за энэ чи ямар үнэтэй энэ төр гэд явахгүй юм байдаг. Гэхдээ яг нөгөө эрүүл мэндийн талаар мэдээл сүүлийн үед яг юу хамгийн түрүүн урд яваад байна вэ гэдгийг мэд хүсэлтэй хүмүүс ингээд цугладаг учраас 3000 гаруй хүн оролцдог. Айгуу гоё ороод шууд бужигнсан тэр гоё vibe ингээд автаад явахаар юм гоё арга хэмжээ болдог. Тэгээд энд 2 дахь удаага ингээд оролцсон. За номоо маань энэ арга хэмжээгээ бас ингээд сонсогчтой гоё товчхон ойлгомжтой байдлаар ямар учиртай ийм арга хэмжээ хідуудаа болдгийг ямар ч гэсэн тарист болдсон байх те тэр талаараа яриач. За энэ хурал болохоор олон улсын хоол одоо шим тэжээлийн шинжлэх ухааны холбоо гэж үгдэм билээ. Тэр холбооноос зохион байгуулдаг. Анх би буруу санаагүй бол 1946 онд анхны 1-р хурал нь болж исэн юм билээ. Тэгээ энэ хурал нь болохоор 4 жилдээ нэг удаа зохион байгуулагддаг. Тэгээ анхны хуралд аягүй сонирхолтой 22 хүн эрдэмтэн судлаачид оролцож исэн юм билээ. Гэтэл өнөөдөр 23 дахь их хурлаа хийсэн. Тэгээ 23 дахь энэ их хурал болохоор 120 орчим орны 4000 орчим одоо яг энэ салбарт ажиллаж байгаа эрдэмтэн, судлаач, бодлого боловсруулагчид хүртэл ингээд оролцдог болтлоо юм өргөцсөн юм том хурал болдго юм билэ. Тэгээ миний хувьд болохоор анх удаа оролцож байгаа. Тэгээ маш олон бүр удаж байж 4 жилд нэг гэхээр чинь нэлээд удаж байж болдог хурал юм байна шүү дээ. Тийм. Тэгээд энэ хурлыг одоо зохион байгуулах гэж улс орнууд хоорондоо айгүйх өрсөлддөг юм байна. Одоо нэг олимпийн ирэх авна гэж байдсан шүү дээ, тий. Яг тэр шиг баг ингээд юм жижигхэн хэмжээний сонгуул хүртэл явагддаг. Тэгээ сая энэ 2025 оны одоо энэ Парист болсон хурлаар дараагийн 4 жилийн дараах хурал хаана болох вэ гэдэг сонгуульт ажлаас явагдсан. Тэгээ энэ сонгуульт ажилд болохоор Австрали, Гана болон Канадын Канад гэсэн энэ 3 улс өрсөлдөөд тэгээ дараагийн хурал 2029 онд Канадын Ванкувер хотод болохоор ингээд эцсийн шийдвэр гарсан байгаа. Тэгээ энэ хурал болохоор тэгээ энэ дараагийн нөгөө наадан болтол хол байна да гэдэг шиг бас удаж байж дараагийн хурал нь болох юм байна шүү дээ. Гэхдээ гоё Канадад болох юм байна тий. Чамд явах бодол байна уу дахиад? Би бол явах бодол маш их байгаа. Тэгээ энэ болохоор дэлхийн хурал гэдэг юм билээ. Түүнээс нөгөө улс одоо төв болгонууд ингээ хурлуудаа хийд юм байна. Азих гэж байд юм байна. Азийн хоол шим тэжээлийн холбооны хурал нь болохоор одоо 2027 онд Малайзад болох юм байлээ. Дараагийнх нь болохоор Европын бас энэ хоол шим тэжээлийн холбооны юм нэгдсэн том хурал нь Нидерландад бас 2027 онд болох юм байлээ. Тэгэхээр ингээд яг энэ судлаачид 2 жил тутам ингээд том хурлуудад ороод явах боломжтой. Одоо Азийнхтай Оросныхаа дараагаар 2 жилийн дараа дэлхийн хэмжээний хуралд оролцсон ч гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар явд юм билээ. Тэгээд зөвхөн яг нөгөө энэ салбарт ажиллаж байгаа мэрэгжилтэнгүүд оролцдог гэдгээр онцлогтой. Одоо таны хурал болохоор яг ингээд эрүүл мэндийн талаар эрүүл мэндээ дараагийн түвшинд тавьчихыг хүссэн хүн болгонд нээлттэй ийм хурал байсан болов энэ хурал нь болохоор илүүдэлгүй яг мэрэгжлийн хүмүүс оролцдог гэдгээрээ арай жоохон өөр байсан юм байна. Тэгэхээр одоо зөвхөн мэрэгжлийн хүмүүс оролцсон гэхээр одоо дуртай хүн оролцож болохгүй гэсэн үг юм байна шүү дээ тий. Тэгээд энэ удаагийн хурлын зүгээр датаг жоохон сонирхуулах юм бол сая хэлсэн 120 орчим орноос 3800 гаруй хүн ирсэн. Тэгээ 1600 гаруй ихтгэл тавигдсан. 2400 гаруй юм судалгааны өгүүлэлэг танилцуулагдсанаас 1500 орчим нь болохоор цахим постэр байсан. Тэгээ би өөрийнхөө магистрийн ажлаар энэ цахим постерт нь бас оролцсон байгаа. Тэгээд маш том хэмжээний 7 төрлийн ихтгэл явагдсан. Энэ нь болохоор нэлийн урт. Тэгээд хилэлцүүлэхтэй юм ихтгэлүүд байсан. Тэгээд 36 одоо тийм special лекцүүд бас тавигдчихсан. Тэгээд энэ 7 ихтгэлд нь одоо бид хоёрын ярилцсан дугааруулах нөх хит боловсруулсан хоол хүнсээ шүү дээ, тэ. Энэ хоол хүнсэн сэдвэр оролцож исэн. Тэгэхээр хит боловсруулсан хүнс бол нэр үнэхээр одоо дэлхийн хоол шим тэжээлийн энэ салбарт ажилладаг эрдэмтэн судлаачдын хувьд маш юм том өргөн хүрээний юм сэдв болчихсон. Энэ дээр маш олон төрлийн судалгаанууд хийгдэж байгаа. Ийм тэгээ бүр бодлогын түвшинд хүртэл ингээ яригдах хэмжээнд оччихсан сэдв юм байна гэдгийг сая энэ Парисын хурал дээр очиод ингээд бүр нүдэрээ хараад чихэрээ сонсоод бүр улам мэдрээд ирсэн. Тэгэхээр угаасаа яалтчгүй дэлхийд даяараа хүмүүсийн
хэрглэж байгаа хоол хүнс нь амьдралын хэв маягтай холбогдуулаад шууд шүүрээ дамруугаа хийж болдог. Эсвэл замдаа залгилаад уучдаг ундаа ч юм уу ийм одоо хоол хүнс илбэгшээд тэгээ тэрийг үйлдвэрлэж байгаа компаниуд, корпорациуд нь хүчээ авч томроод жижиг бие даасан одоо хоол хүнс үйлдвэрлэгчдийг шахаад ингээд гаргаад байгаа учраас бүх улс оронд энэ нэвтрээд энэ тэгээд сайн талаасаа илүү саар тал нь давуу байгаа учраас эрүүл мэндэд муу нөлөө үзүүлээд байгаа учраас ийм мэргэжилтнүүдийн хурлуудаар авч хилцэгдээд ер нь одоо шимт хичээлийн энэ салбарт хамгийн чухал яг баг тренд гэж нэрлэж болохоор гол сэдв нь болчиход байгаа тий. Тэгэхээр би бас 2024 онд IPM гэж нэрлэдэг товчоор Integrative Personalized Medicine гэдэг одоо хувь хүн рүү чиглэсэн ийм nutritionistууд эсвэл nutritional therapistууд, эмч нар оролцдог бас яг мэргэжилтнүүдийн хурал болдог. Тэнд очиход бас 2024 онд яг энэ ultra processed food хит боловсруулсан хүнс гэдэг энэ сэдв бас яригдчихсэн байхгүй. Тэгэхээр энэ сэдв бол үнэхээр он жил дамжсан тэгээд анхаарлаа хандуулахаас өөр аргагүй яг ийм сэдв байгаа байхгүй. Тийм болохоор бид хоёр бас яг энэ подкастаараа өмнө нэг дугаараар хит боловсруулсан хүнс гэдэг чинь яг юу юм бэ гэдэг талаар маш гоё дэлгэрэнгүй ярьсан байгаа. Та бүхэн бас нөхөөд сонсоорой. Аха. Яг үнэ. Тэгээ энэ хит боловсруулсан хоол хүнсийг товчхон дуртахад те нөгөө одоо бидний эргэн тойронд байдаг бэлэн гомон, түргэн хоол, хийжүүлсэн ундаа, чихэр, чипс, тэгээ тавлсан жигмнэгүүд орж байгаа те. Эдгээр нь болохоор үйлдвэрийн аргаар олон шат амжилганд боловсруулад ам, түүнэр, өнгө оруулагч болон хадгалалтын хугацааг уртасгах нэмэлтээр ингээд баяжуулагдсан хүнсийг бид нар ерөнхийдөө хит боловсруулсан хүнс гэж яриад байгаа. Тэгээ хит боловсруулсан хоол хүнсний хэрэглээ өсөхийн хэрээр олон төрлийн эрүүл мэндийн асуудал дагаад нэмэгдэж байгааг судалгааны тоо баримтуудаас бас энэ юун дээр харуулж исэн илтгэл дээр. Жишээлх юм бол Америк нэгдсэн улсын эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн судалгаанд хит боловсруулсан хүнс одоо энэ давмгаалсан хооллолтой бүлгийн хүмүүсийг аваад үзсэн чинь эдгээр хүмүүс өдөрт 500 ккал илүү одоо хоол хүнсийг аваад тэгээд ердөө 2-7 хоногийн дотор 1-2 кг хүртэлгчийн нэмж ийна гэсэн ийм тоо гарсан юм билээ. Гэтэл нөгөө талдаа яг ижлэгэн хэмжээний илчлэгтэй хоол хүнс идж байгаа боловч боловсруулалт багтай хүнс хэрглэж байгаа энэ бүлэгт нь болохоор ийм өөрчлөлт ажиглагдаагүй байна гэсэн. Тэгэхээр нөгөө хит боловсруулсан хүнсний хэрэглээ одоо их байна гэдэг маань жингийн илүүдэл таргалалтын асуудал яригдчихэж байгаа. Тэгээ жингийн илүүдэл таргалалтын асуудал маань цаашаа ямар үр дагаварт хүргэдэг вэ гэхээр одоо нөгөө бидний дунд илбэг байгаа зүрх судасны өвчин, чихрийн шижин гэд халдварын бос өвчлөлүүдийн одоо гол үндсэн суурь нь болж өгч байгаа гэж үзэж байгаа тий. Тэгэхээр энэ талаар судалгааны ажлууд танилцуулагдчихсэн. Хит боловсруулсан хоол хүнсний асуудлыг зөвхөн хөгжингүй орнуудад биш, хөгжиж буй орнуудад ч гэсэн одоо ажиглагдаж байгааг энэ Бразилийн нэг жишээгээр тодтогоод харуулж исэн. Тэгээд Бразил болохоор сүүлийн 15 жилд болохоор нөгөө байгалийн болон бага боловсруулсан хүнсний хэрэглээний эзлэх хувь нь 52%-аас бүр 45% хүртэл буурсан юм байна. Тэгээд энэ нь болохоор нөгөө юуг харуулж байгаа вэ гэхээр одоо хит боловсруулсан хоол хүнсний хэрэглээ маш их нэмэгдэж байгааг харуулж байгаа байхгүй. Тэгэхээр одоо илтгэл дээр энэ Бразилийн судлаачдын хэлжсэн гол зүйл нь хит боловсруулсан хоол хүнс одоо хүний эрүүл мэндэд ганцхан нөлөөлөө зогсохгүй уламжлалт хоолны хэрэглээнд хүртэл нөлөөлж байна гэд. Хит боловсруулсан хоол хүнсний хэрэглээ нэмэгдэх тусам түүнийгээ дагаад нөгөө уламжлалт хоол хүнс гэж байгаа шүү дээ. Тэрний хэрэглээ тийм багасдаг. Тэгээд дээр нөгөө орон нутгийн газар тариалангийн байдалд ч гэсэн нөлөөлдөг гэж байгаа байхгүй юу. Хит боловсруулсан хоол хүнс хэрэглээд ирэхээр газар тариалан эрхэлдэг хүмүүсийн одоо нөгөө гол түүхийн эд маань зарагдах байдал нь багасаад ирдэг. Тэгэхээр одоо эдийн засагт хүртэл нөлөөлж байгаа гэсэн ийм зүйл яригдчихсэн. Тэгэхээр энэ талаар бас айгүй их сануулж ярьж исэн. За бас нэг Европын судалгааг танилцуулж исэн юм байна. Тэр нь болохоор Европын хит улсад 2-5 насны хүүхдүүдийн өдөр тутмын илчлэгийн 30 хүртэлх хувийг хит боловсруулсан хүнсээс авч байна гэсэн ийм тооцоо гарсан юм билээ. Тэгээ манай Монголд ч гэсэн одоо ингээ ажиглах юм бол хүүхдүүдийн дунд
чипсний хэрэглээ, ундааны хэрэглээ, за бэлэн бүтээгдэхүүний хэрэглээ бас өндөр байгаа тий. Тэгэхээр энийг бид нар одооноос ингээд анхаарахгүй болвол өвчлөлт өртөх эрсдлүүд нь дагаад нэмэгдэх юм байна. Гэдгийг мэрэгчлэлтэнгүүд бол ерөөсөө алхам тутамдаа анхааруулж ажиллаж байсан тийм. Одоо жишээ болгоод ярихад Бразилиас гаралтай Nova гэдэг classification system бид өгөхөд тэр нь болохоор хоол хүнсийг 4 хуваагаад эхний хэсэгт нь болохоор яг бүхлээрээ байгаа хоол хүнс тэгээд дараа нь жоохон боловсруулалтанд оруулсан хоол хүнс гэдэг явсаар байгаа дөрөвдөд нь болохоор нөгөө бид нараа яг энэ хурал дээр нь яригдсан хэд боловсруулсан хоол хүнс гэдэг энийг бүр бразилчууд 2009 онд энэ системийг боловсруулж гаргаад тэгээд тэр системийг нь шимт хичээлийн ухаанд айгүйх авч хэрэгэлдэг. Одоо яагаад эхний хэсэг дээр байгаа хоол хүнсийг жоохон багахан шиг гэртээ багахан шиг боловсруулалтанд оруулаад хэрэглэхээр эрүүл мэндэд сайн мөртлөө бүр хэтэрхий үйлдвэрийн аргаар ингээд явсараад одоо танигдахын аргагүй болгоод тий одоо косметикаар аваад ярих юм бол бүр ингээд гоё болгоод гоё өнгө оруулаад хиймэл нийлэг будагч бодис нэмээд амтлагч нэмсээр байгаа. Тэгээ гаргасан хоол хүнсийг идэхээр хүний бие яагаад муудаад идэв бэ гэдгийг айгүй гоё ингээд танилцуулдаг. Гэтэ яг энэ ангиллыг шүүмжилдэг, энэ англи дээр учир дутагдaltaй байдаг ч гэсэн 2009 оноос хойш айгүйх авч хэрэгэлдэг ийм систем байгаа. Тэгэхээр бразилчууд бас энэ тал дээр айгүй мундаг гэж бодогдтыг. Энийг ингээд боловсруулаад дэлхийд дахин танилцуулаад ингээд явдаг. Тэгээд өөрснөө бас улс үндэстний хувьд хоол хүнс уламжлалт хоол хүнс нь шахагдаж гараад байгаа болохоор бас энэ тал дээр дагаад газар тариалан эрхлэлтэнд хүртэл нөлөөлөд байгаа юм байна шүү дээ тийм ээ. Тэгэж ярьж исэн. Тэгвэл энэ хуралд оролцож чадаагүй хүмүүст зориулаад 1 2 3 та нар ийм юмыг анхаараасай гэд хүргэчгээр тийм гоё мэдээллийг энгийн сайхан үгээр ингээд хүмүүст хуваалцаад өгөөч нэмээ. За нэгдүгээрт энэ бол нөгөө маш том хурал байсан тий сая хэлсэнчлэн айгүй олон буюу 1600 гаруй ихтгэл тавигдсан. Тэгээд 2400 гаруй одоо өгүүллүүд байсан. Тэгэхээр би нөгөө ганцаараа одоо бүх хурлуудад суухад миний бие хүрэлцэхгүй. Тэгэхээр нөгөө яг ингээ урдчил төлөвлөж байгаад яг сонирхсон маш чухал гэсэн сэдвүүдээ сонгож оролцсон. Тэгээ би эндээс болохоор хид хідэн давтагдсан бөгөөд одоо судлаачид айгүй их онцгой авч үзчихсэн сэдвүүдээс хэлэх юм бол нэгдүгээрт нөгөө гидсний хэвийн бичил биеттэй микробиом гэж яриад байгаа тий. Тэр дундаа гидсний хэвийн бичил биетийн хоол болж идэг пребиотиклаар бас судалгааны одоо энэ илтгэлүүд дээр маш их дурддагдж байсан. Тэгэхээр хоол хүнс бол ганцхан биднийг ингээд цатгаад зогсохгүй тий. Бидний одоо биед оршиж байгаа олон тэрбум жижиг амьд организмыг одоо тижээх бас нэг хоол болж идэг. Тэгэхээр бид нар ямар хоол хүнс идэж ууж байгаа вэ гэдгээс шалтгаалаад эдгээр одоо бичил биетүүдийн одоо үйлчлэл гэх юм уу одоо өөр болдог гэсэн үг. Хэрвээ та эслэг ихтэй одоо сайн чанарын хоол хүнс ялангуяа пребиотик агуулсан хоол хүнсийг идээд авах юм бол эдгээр бичил биетүүдийг тижээгээд тэгээд энэ бактериуд маань илүү сайн бактериуд болж идэвхжээд таны дархлааг дэмжинэ гэсэн үг. Харин эсрэгээрээ одоо хит боловсруулсан хоол хүнс, нэмэлт сахартай хоол хүнсийг их идээд авах юм бол муу бактериуд нэмэгдээд бидний биед үрвсэл үүсдэг гэсэн үг. Тэгэхээр бид нар одоо идж байгаа хоол хүнс маань ямар байх вэ гэдгээс шалтгаалаад одоо дархлаа бас ямар байх вэ гэдг нь шийдэгдэж байгаа гэсэн үг байхгүй. Тэгээ энэ дээр Английн Southampton их сургуулийн эрдэмтдийн хийсэн нэг судалгааг танилцуулж исэн. Энэ дээр болохоор бага насны хүүхдүүд дээр хийсэн туршилт байсан. Насны хүүхдүүдэд пребиотикаар баялаг хоол хүнсийг өгөөд ингээд туршилт хийгээд үзэхэд тухайн хүүхдүүд маань халдвар төвчнөр өвдөх энэ давтамж нь буураад вакцины дараахын хариу урал эдэн штэ тэ хариу илүү өндөр байсан гэсэн ийм үр дүн гарсан юм билээ. Тэгэхээр бид нар одоо хүүхдийнхаа дархлааг илүү сайн дэмжихийг хүсэх юм бол одоо тий пребиотикаар баялаг хоол хүнсийг түлхүү хэрэглэж гидсний хэвийн бичил биетүүдийн тоо толгойг одоо тий нэмэгдүүлэх сайн чанарын одоо сайн бактериудыг илүү идэвхжүүлэх тал дээр нь ажиллаж өгөх юм бол илүү сайн байна гэдгийг эндээс бас ойлгож авсан. Тэгэхээр номогийн саяны хэлсэн пребиотик гэд хэлж байгаа энэ нэршил нь болохоор жишээ болгоод хэлэхэд юу байж болох вэ гэвэл жишээ нь сонгон сармис тий сонгон сармисыг аваад үзэх юм бол
пребиотикоор илбэг. Өөрөөр хэлбэл бид нар бол пробиотик гэдээ маш их мэддэг. Яагаад гэвэл пробиотикийн бэлтгэл, пробиотикаа нэмэгдүүлэх гэдээ маш сайн мэддэг. Тэр нь болохоор бидний бүдүүн гидсэнд байгаа бичил битүүдийг хэлж байгаа гэж ойлгож болно тий. Пробиотик гэхээр пребиотик гэдэг нь юу вэ гэхээр тэдгээр бичил битүүдийн хоол. Тэр бичил битүүд бас тодорхой хэмжээний хоол авж иж эргээд янз бүрийн молекул нэгдлүүдийг бийд үүсгдэг. Тэр нэгдлүүд нь болохоор эргээд бидний эрүүл мэндийг дархлааг дэмжих ийм бас төрлийн нэгдлүүдийг үүсгдэг. Тэгэхээр бид жишээлбэл хүүхдүүдтэй сайхан пребиотикоор илбэг одоо юу байж болох вэ гэхээр те ногоотой эслэгээр илбэг хоол хүнс зөвхөн хүүхдүүдтэй гэхгүй гэр бүлэрээ ингэж сайхан хоолж явах юм бол эргээд нөгөө бидний биед байгаа пробиотикууд нь ашигтай зүйлийг үүсгэж өгдөг. Тэрийг постбиотик гэж. Пост гэдэг нь дараа гэсэн утгаараа. Тэгэхээр pre гэдэг нь урьдчилан гэсэн үг тийм. Урьдчилсан гэсэн утгатай. Тэгэхээр пребиотик урьдчилсан маягаар ийм гоё эслэгтэй хоол хүнсийг биедээ хүнсээр биеэ тэтгэнгүүт тэрийн бичил битүүд нь хэрэглээд эргээд ашигтай юмыг хүний биед үүсгэж өгдөг гэдгийг энэ хурлаар маш сайхан яриад сануулад цааш нь хилцээд явж байгаа юм байна шүү дээ тийм ээ. Тийм. Тэгэхээр одоо эндээс ингээд хурлуудад сууж явахдаа дандаа төрсэн бодол юу байсан бэ гэхээр эрүүл мэндийг дэмжих, урьдчилан сэргийлэх гэдэг зүйл бол ингээд амар том юмас биш зүгээр л өдөр тутмынхаа хоол хүнсээр шимт хичээлийг тэмцвэртэй авах, анхаарах ёстой зүйлүүд дээр жижигхэн анхаарах ёстой зүйлүүд дээр анхаарад өгчүүд бид нар одоо тий эрүүл бас ингээд амьдрах боломжтой, төрөл бүрийн өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой болж байгаа байхгүй юу? Тийм. За таны хувьд сонь сайхан юу байна? Яг таны оролцсон арга хэмжээнд биднэрт бас сонсохыг хүссэн ямар сэдвүүд байв? Миний хувьд яг өөртөө чи адилхан бүх нөгөө илтгэлүүд хэрэгтэй гэсэн зүйлс ингээд давхар цагууд тавигдчихсан. Яг гэвэл энэ арга хэмжээ 2хан өдөр явагдаад тэгээд өндөрлөж байгаа. Тэгээд нэг давуу тал байсан нэгээр нэрээ өмнөх жилдээ харьцуулахад гар утсан дээр нөгөө аженда бүх болж байгаа хурлуудаа шууд апп дээрээсээ хараад хуваарлаад өөрөө бишээ ороо ийшээ дараа нь ийшээ орно гэж цагаа зохицуулаад явчих боломжтой. Өмнө нь болохоор ийм хэвлэмэл байдлаар тарааж өгöd оронгууд ингээ өгдөг гэсэн бохоггүй. Тэгээд гар утсан дээрээ байхаар бүр илүү амар юм билээ. Яагаад гэвэл яг одоо тэр тэнхимд ийм лекц болж шүү гэд тэр нь шууд ингээ улаанаар лайв гэд тохиолдол өгöd гараад ирдэг. Тэгэнгүүт би эндээс хоцорсон юм байна. Одоо дараагийнх нь юу вэ гэд ингээ хараад тэгээд яг би өөртөө ч адилхан суух, сонсох хүсэлтэй семинар, лайв яриа зөндөө олон байсан ч гэсэн яалтчгүй ингээд нөгөө давхцаж явж байгаа учраас жишээ нь энэ тэнхимд энэ хүний яриа явж байгаа, тэр заал нь тийм хүний яриа явж байгаа гэд явагдчихсан болохоор яалтчгүй ингээд орж сонирхсон, гоё гэж бодсон тэр юунуудтай орсон. Яриануудтай орсон. Тэгээд надад нөгөө Америкаас ирж оролцож байгаа хүмүүс, бас Европоос ирж оролцож байгаа хүмүүсийн яриа за тэд нар аюу сонирхолтой байсан бас. Тэгээд надад уул нь бол тэр яг тэр одоо үзэсгэлэн худалдааны тэнхимийн голоор болж байгаа тэр бүтээгдэхүүнүүд одоо янз бүрийн гаджетууд байгаа бүтээгдэхүүнээс гадна supplements тэгээд одоо янз бүрийн одоо тархийг сайжруулах улаан гэрлийн туяа ч юм уу эсвэл усаа цэнгэлдэг юм аппаратууд ч юм уу тэгэл нойрны ясны гэл янз бүрийн юмнууд байгаа. Тэрийг үзмээр байсан ч гэсэн 2хан өдөрт чи өөрөө биеийг хувааж ингэж хүргэж чадахгүй. Тэгээ би голдуу лекцүүдээр нь суугаад ингээд амьд ярианууд нь оролцоод тэгээд явсан. Тэгээд бас тэр хугацаанд бас болоогүй дундуур нь бас уцаа гаргаж ирээд пост мост оруулаад ингэж ярьж гин гэд нэг хальт лайв өөрийнхөө сошиал дээр оруулаад ингээд явсан. Тэгээд тэр арга хэмжээний талаар бас сонирхсан хүмүүс байл эргээд миний чихрээ тансан тэмдэглэлгээ Facebook пэйж байдیں۔ Тэрэн дээр бас оруулаад явсан мэдээлэл байгаа. Тэрийг үзээрэй. Тэгээ тэрэн дээр би бас хуваалцсан бохгүй. Одоо ер нь гар утасны хэрэглээ таблет тэгэл гэртээ бид нар бүгдээрээ Wi-Fi-тай байгаа. Гадаа явахдаа 4G, 5G гэж бүгдээрээ хэрэглэж байгаа тий. Үүнээс үүсэж байгаа тэр хүний эрүүл мэндэд
одоо муу нөлөө үзүүлдэг тэр орон зайгаас бас бие тусгаарлаж явах хэрэгтэй шүү гэдгийг ярьсан тийм ярианууд айгүйх байсан. Тэрнээс яаж хамгаалах, ямар төхөөрөмж байна вэ гэдэг төхөөрөмжүүд их байсан. Тэгээ мэдээж төхөөрөмжийн талаар ярихаар үн мөнгийн талаар ярих болчихж байгаа байхгүй. Тэрийг эртээ авч тавих, утсан дээрээ наах хэрэглэхтэй. Тихгүүгээр бид мөнгө төлөхгүйгээр яаж тэр аргуудыг хэрэгжилж болох вэ гэдэг нь биднэрт бас сонин шүү дээ. Тэгэхээр унтахтаа гар утсаа унтраагаад гэртээ байгаа бүх хэрэгслүүдээ Bluetooth, Wi-Fi бүгдийг ингээд унтрааж явах юм бол бидний бие бас их сайн юм байлээ гэдэг тэр дүгнэлтэнд би бас хүрээд гарсан. Хүн бүхэн мэдтгэл бах. Гэхдээ би заримдаа залхуураад ерөөсөө Wi-Fi-га салахгүйгээр ингээд унтчихдаг байхгүй. Тэгээд яг ингээд гоё автоматар ингээд салдаг болчоор их зүгээр юм бэлээ. Бид манай хадмих тийм баггүй. Орой хэдэн цаг болохоор үлээ 11 үл 12 цаг болонгууд тэгэл тас гинтхэн утсан дээр Wi-Fi энтер бүр ингээд алга болчихдог. Тэг яагаад гэвэл автоматар ингээд тодорхой цагт салгацдаг. Тэгэл энэ Bluetooth энтер чинь бидний бас энэ нүдэнд үл харагдах бас орон зай байна штэ хүний тий. Тэрэнд бас нөлөөлж байдаг. Тэгээ би бас тэрнтэй холбоотой бодож исэн баггүй. Манай хүүгийн дунд сургуульд сурж байгаа. Тэгээ манай хүүгийн дунд сургууль нь гар утасгүй ийм сургууль ахгүй юу. Тэгээд анх би нөгөө хүүгээ сургуульд нь ороход манай нөхөр бит хоёр ярьж исэн баггүй. Одоо яаж гар утасгүй болох юм болов? Гэр сургуулаа тараад гэрлүүгээ эрэхтэй яаж мэдээлэл өгөх үү? Тэ одоо ямар нэг юм боллоо гэхэд одоо яаж харилцана гэдэг айгүйх санаа зовж исэн. Тэгсэн чинь тэр багш нь тэгж хэлж ирсэн. Одоо хүүхдүүд үүрэг өвчнөдөө утсаа аваад ирэхээрээ нөгөө гар санаа сэтгэл санаа нь утсан дээрээ байгаа учраас хичээлдээ төвлөрч чадахгүй нөгөө утас руугаа ингээд гар нь яваад идэх гэнэ зүнх рүүгээ. Тийм учраас бид гэртээ утсаа орхиод ирээ гэсэн ийм дүрм журамтай манай сургуульгээ танилцуулж ирсэн байхгүй. Тэгээд яг уу ингээд хэд хэдэн жилийн дараа харахад болтгол юм байна. Утасгүй хүүхдүүд яваал ирээл ингээд болоод байгаа байхгүй. Тэгээд саяны би Health Optimization Summit-ийн нэг ярианд суусныхаа дараагаар би яг юу гэж бодсон бэ гэхээр эдний сургууль нь айгүй гоё орчин байд юм байна. Эрүүл мэндийн талаас. Одоо 1000 гаруй хүүхэд цуглаад 1000 хүүхэд гар утсаа асаагаад те Wi-Fi, 5G, 4G хэрэглэхэд тэрнээс үүсэж байгаа тэр цахилгаан орон зай тэдний одоо тархи толгой сурах эрүүл мэндэд яаж нөлөөлөх вэ? Тэгэхэд 1000 гаруй хүүхэд бүгдээр утсаа орхиод 7-8 цагт сургууль дээр ингээд цуглахаар чинь бас нэг гоё юм орчин үүсчихэж байгаа. Тэгээ яг хөө санаандгүй байдлаар гэх юм уу энэ сургууль нь одоо ингээд бас айтайхан таарчжээ. Тэгээд яг хөө гэртээ ирээд утсаа оролдоод утсаа харамлаа. Энэ юунаас нэг бусад одоо орчин үед амьдраад байгаа хүмүүсээс нэг ялгараад авах юм байхгүй бидэнд. Гэхдээ бас тодорхой цагийг яг ийм орчноос гар утснаас одоо ялгарч байгаа тэр долгионоос хол ингээ байх бас орчинд орчичтэй гэж бодож илаа. Саяны хуралд оролцоод гарч ирэхэд та хэд яадгүй юугаа унтрааж унтдгүү, салгаж унтдгүү, эсвэл зүгээр утсаа тэг асаалттай унтчихдгүү. Би 2 жилийн өмнө нэг хичээл дээр нэг хүүхэд энэ цахилгаан соронзон долгионы талаар хүний эрүүл мэндэд яаж нөлөөлж байгаа вэ гэдэг сэдвээр илтгэл тавьж исэн хичээл дээр. Тэгээд тэрийг сонссноос хойш манай Wi-Fi-ийн төхөөрөмж бидний яг унтлахны өрөөтэй аяга ойрхон байдаг гэсэн байхгүй юу? Тэгээд өөр хол шилжүүлсэн бүр нөгөө коридор руугаа нэлээд аваач тавиад ядаж нөгөө хүүхдүүдийнхаа унтдаг өрөөнөөс хол байлгая гэсэн шийдвэрийг 2 жилийн өмнө гаргаж ирсэн. Зөв харин тийм ээ. Тэгэхээр electromagnetic field гэж нэрж EMF гэдэг товчлол нь болохоор EMF electromagnetic field гэдэг одоо энэ подкастыг сонсож байгаа хүмүүс бас сонирхоод цааш нь ухаад үзэхгүй юу тийм ээ. Гэхдээ бас нэг одоо бид энэ орчин үед яалтчгүй Bluetooth-тэй тэгээ 5G ийм хэрэглээ өндөр байгаа болохоор яалтчгүй хэрэглээд байгаа. Үүгээрээ бит хоёр бас нэг айлах гэх те энэний эсрэг яриад байгаа юм биш. Би ч гэсэн одоо юу талаараа хялбар байлгах талаас нь Bluetooth-тэй чихвчээ хийгээд юм сонсч чаддаг үе зөндөө. Гэхдээ болж утастай чихвчээрээ
подкаст энтрээ сонсохыг боддог байхгүй. Тэгээд яг галтгоонд юу хоол ундаа хийгээл ингэж яхад бас төвөгтэй л дээ. Нэг хажууд утас салбагнаад л дээ. Яг тэгдэг. Гэхдээ бидний нөгөө эрүүл мэнд гэдэг энэ зүйл олон хүчин зүйлээс хамаарч одоо сайн бах уу муу бах уу гэдэг нь тогтдог тий. Ганцхан зүйлүүдээс биш. Гэхдээ жишээлбэл муугаар нөлөөлж байгаа 10 зүйл байлаа гэхэд тэндээс ядаж хоёрыг бууруулчих юм бол бас болж байгаа. Тэр утгаар нь ядаж гар утсаа унтахтаа унтраагаад Wi-Fi-га унтраагаад ингүүл зүгээр юм уу гэж л ярьж байгаа тий. Тэрнээс биш одоо тэрийг бити хэрэглээрээ энэ тэрэг гэсэн бит хоёрын хувьд бол байхгүй тий. Мэдлэг солилцох байлаа. Бид нар бас нөгөө мэдхгүйгээс болоод дараа нь ямар нэгэн хор уршигт хүрчгээр харамсдаг тохиолдол байдаг шүү дээ. Маш их. Тэрийг нэг жоохон нэг ийм байдгийн байх шүү гэдгээ нэг толгойнхоо мухар руу аваач орхицсан байхад дараа нь хүн өөрийгөө анзаарна шүү дээ. За би энэ 7 хоногт арай л их одоо блютуthтэй чихвчээр юм сонсчихуу даа гэдэг ч юм уу те. Тэрийг яаж жоохон бууруулж болох вэ гэдэг дээрээ бас анхаарч магадгүй гэж одоо энийг одоо бид төр хуваалцж байгаа. Түүнээс яг таны хэлсэнчлэн айлгах, айц үүсгэх талаар хуваалцаагүй гэдгийг бас манай сонсогчдод ойлгоно ах гэж бодож байна. Тийм ээ тий. За тэгээд дараагийн хамгийн сонирхолтой надад энэ нөгөө ивентээс санагдсан хүмүүсийн бас мэдээсэй гэсэн юм юу байсан бэ гэхээр ер нь бол эсийн митохондрийн талаар маш их яригдж байна. Тэгээд эсийн митохондрыг дэмжих тийм төрлийн витамин, supplement, амьд юмуд айгүйх гарсан. Бас тэгээд тэр техник технологи талаасаа ч гэсэн тийм юм бэлээ. Эсийн митохондри гэдэг нь юу вэ гэхээр одоо бидний эс дотор жижигхэн бас өөрийн гэсэн ертөнц гэх юм уу эд ертөнцрүүд байгаа гэж төсөөлөхөд тэр дунд бас нэг юм цахилгаан станц байдаг. Тэрийгээ бид митохондри гэж нэрлэж байгаа. Тэгээд тэр цахилгаан станцууд олон байгаад тэр цахилгаан станцууд үйл ажиллагаагаа зөв явуулаад ах юм бол эрчим хүчийг дотроосоо сайн үйлдвэрлээд тэгээд бид нөгөө эрч хүчтэй дасгал хийсэн ч гэсэн дараа нь ингээд бие булраад байх нь баг ер нь сэргийг өглөө сэрэл гоё сэрдэг тийм ер нь тийм гоё залуу тийм байдаг байгаа байхгүй. Тэгэхээр тэр эцсийнхаа митохондрыг л яаж айтаахан байлах уу амархан сэргдэг нөхөн сэргийх болох уу гэдэг тал руу их юу явж байгаа юм бэ? Чиг хандлага чиг хандлага бол тийшээ байгаа юм байлээ. Тэгээд миний хувьдаа нэг хэрэгжүүлдэг арга хэмжээ нь юу гэхээр миний амьдарч байгаа газар нар их муу одоо өлдөөх баг гардаг. Тэгээд Монголд байгаа хүмүүс энийг бас сайн анзаардаггүй байх. Яг Монголд ингээ байнгут маш гоё нартай, ихэнх өдөр нартай, мэдээж бороотой бүрхүү өдөр байна. Гэхдээ ер нь нэг тийм гоё хурц нартай. Тэрийгээ дагаад бид ингээд маш сайн тэнэглэгдчиедэг гэх юм уу да тий. Тэгээд өглөө сайн нарандаа гараад байх юм бол тэгээ бүр гоё. Тэгээд энд яг өвглийн улиралд тийм нарны гэрэл баг байгааг үйт нь би хэд одоо тэрийг монголоор юу гэх юм бол red light therapy гэж байгаа. Тэр нь болохоор бидний нүдэнд яг ингээд харагдахгүй. Гэхдээ жоохон юм халуун дулаан үүсгдэг тийм төрлийн долгион улаан гэрлийн долгион байгаа. Тэрийг ингээд бас арьсан дээрээ өдөрт 10 минут тусгачдгийг. Тэгэхээр одоо нөгөө эсийн митохондрыг бас айтаахан байлгахад тусалдаг юм хэрэгсэл байхгүй. Тэгээд яг хүн бүхэн тэрийг хэрэглэх шаардлагагүй л дээ. Харин над шиг жишээлбэл одоо өдөржингөө ширээний ард суугаад ч юм уу эсвэл нар гарахгүй 7 хоног байлаа гэхэд хүн одоо дутагдаад байгаа юм саплементээр хэрэгэлдэг шиг л би тэр дутагдж байгаа юм ингэж нөхөж байгаа байхгүй. Тэгээд бас нэг миний орсон тэр оролцсон яриа тийм red light therapy-ны талаар байсан. Энийг яг мэргэжлийн эмнэл зүүн хэллэг нь юу гэхээр photo biomodulation гэдэг. Тэгээд тэрийг бас энэ сонсож байгаа хүмүүс цааш нь ухаад үзэх юм бол ямар эмчилгээнд яаж хэрэгэлдэг, ямар бүтээгдэхүүнүүд байдгийг гэдэг өөрснөө бас цааш нь дэлгэрүүлээд бас үзэж болно. Сайн нөгөө нар гэдээ ярьсан чинь манай дүү энэ жилээс Швейцарт сурахаар ирж байгаа юм. Тэгээд ирээд бас удаагүй байгаа. Тэгсэн чинь энд болохоор ингээд нэг 9 сар эхлээл ирэхээр хөрхөг өдрүүд нь бороотой өдрүүд нь ихсээд ирдэг байхгүй юу?
Тэгсэн чинь манай дүү ямар гоё бороо орж штий гэд. Чи бороо дуртай мөс? Би өстө бороо нь үнэхээр дуртай гэл тэгэхгүй тэгэхээр за ашгүйтэй тэгвэл чамд таалагдах юм байна да гэжсэн чинь өчигдөр ёо энд бүр арай л их бороо орд юм байна. Манай Монголд чи ингээд хаяал бороо ордог болохоор би бороонд дуртай байсан. Ийм бороонд бол дурган байна гэж тэгжсэн. Тэгэхээр Аа. Монгол гоё Монгол нартай гэдэг юм. Тийм. Тий, нартай бороо, тэг өнөр нь айгу гоё штэ. Тэг ингээд яг тий 5 хоног дарааллаад бороо орчхор чинь тэгээд жоохон яа одоо болио гэд баг тэгдэг штэ тий. Тэгэхээр Монголд бас гоё энэ нар байгаа болохоор та хэд маань боломжтой бол өдөртдөө багч гэсэн нарны гэрэлд ингээд гарч яах нь эрүүл мэндэд дэмжих одоо бас нэг гоё арга болчихно. Үнгүү байдлаар тий хилээд юу хөө одоо тэг хүн сануулгаас наашгүй гээд одоо битэрийн подкастыг сонсонгуудаа маргааш магадгүй нэг хүн өглөө ажилдаа машинаар явах гэжсэн за залхаад явчих наранд алхаад гээд явж магадгүй шүү дээ тий тэр утгаар нь бас сануулж байгаа би ч гэсэн өөрөө яг тэгдэг одоо хийх хэрэгтэй юмнууд зөндөө байгаа ч гэсэн одоо яг ингээ гоё подкаст сонсоод гоё inspiring гоё итгэл төрүүлсэн, мотивац өгсөн подкаст сонсохоор нэрээ тгий байц гэдэг гоё сэтэл төрдөг байхгүй. Тэгээд бид хоёр бас тэр утгаар нь та нарыг өглөөний наранд гарч алхаж байгаарай гэж уриалж байна шүү. За ингээд бид хоёрын яриа нэлээ ууртаа 40 гаруй минут болсон байна. Тэгэхээр өөр хоёлоо юуны талаар хүмүүстэй хүргэе гэж төлөвлөсөн байлаа. Номоо үлдсэн барьсан байгаа билүү? Энэ удаагийн хурлын гол урай нь болохоор тогтвортой хүнсний зогсон сэдв байсан. Тэгээд энийг бол энгийнээр хэлэх юм бол бид хүнсээ зөвхөн өнөөдөр идэж зогсохгүй ирээдүйд ч гэсэн үргэлжлүүлэн үйлдвэрлэж хэрэглэж чадах уу гэдэг одоо асуулт үүсэж байгаа тий. Тэгэхээр энэ талаар ярьж байгаа гэсэн. Өнөөдөр бол дэлхийн хүн ам 8 тэрбумд авчирсан байгаа тий. Тэгэхээр 2050 он гэхэд 10 тэрбумд хүрнэ гэж тооцоолж байгаа. Тэгэхээр энэ олон хүнийг одоо хоол шимт хичээлээр хангахад өнөөгийн хүнсний үйлдвэрлэлийн арга барил хангалттай юу гэдэг том сорилт бидний өмнө тулгарч байгаа юм байна. Тэгээд хурлын үеэр байгаа судлаачид энэ талаар айгүй их онцолж исэн. Одоо энэ хүнсний одоо тогтвортой энэ байдалд нөлөөлж байгаа хэд хэдэн зүйл байгаа юм байна. Нэгдүгürt бол нөгөө уур амьсгалын өөрчлөлт байгаа тий. Эннээс болоод хөрсний чанар одоо муудж байгаа, дээр нь ургац буурж байгаа. За усны нөөц бол улам хордож байна. За хүнсний хаягдал бол маш өндөр түвшинд байгаа. Дэлхий дээр үйлдвэрлэсэн хүнсний бараг 3/1 нь хаягдж байдаг гэсэн юм тоо баримт байт юм билээ. Тэгэхээр энэ хурал дээр болохоор ийм асуудлууд байгаа болохоор бид нар дараах зүйлүүдэд анхаарах ёстой гэсэн зүйлийг хэлж ирсэн. Нэгдүгürt нь болохоор ургамлын гаралтай уургийг нэмэгдүүлэх. За дэлхий дээр бол хүмүүсийн дунд амьтны гаралтай хүнснээс уургийнхаа хэрэглээг хангах одоо тохиолдол нь нэлбэг байгаа тийм мах сүү өндөг загас гэд. Эдгээр бүтээгдэхүүнүүд мэдээж одоо төгс уурга байдаг. Уургийн гол их усүр болж байдаг. Энэ нь болохоор хүүхдийн одоо өсөлт хөгжил бидний булчин эд эрхтнийг нөхөн төлжилтөнд бол зайлшгүй хэрэгтэй. За мөн төмөр цайр болон B12 амин дэмийн бас гол их усүр болж байдаг. Тэгээд энүүгээр болохоор одоо хүнсийг муу гэж байгаа юм бишээ. Харин бидний хоол хүнс бол амьтны гаралтай хүнсэнд хит тулгуурлаж байгаа нь хүнсний одортой одоо бодлогыг баримтлахад бас сөргөөр нөлөөлж гинэ гэж үзээд ургамлын гаралтай хүнснээс ургийнхаа хэрэглээг бас хангах тал дээр хараач гэсэн зөвлөгөө өгч ирсэн. За мөн далаа нөөцийг зөв зохистой ашиглах загас агнуур байдэн шүү дээ. Тэрийг тэнцвэртэйгээр ингээд болох юм бол зарим төрлийн загаснууд нь бүрэн устдахын нэрсэлтэй байгаа юм байна. Тэгэхээр энэ загсан бүтээгдэхүүнүүд маань ирээдүйн одоо хүнсэнд нэг том их үүсвэр болж магадгүй гэж үзэж байгаа юм байна. За мөн хүнсний хаягдлыг бууруулах тал дээр анхаараач гэсэн. Айл, өрх, супермаркет, одоо энэ ресторанууд болон бүх төвшин энэ хүнсний хог хаягдлыг бууруулах тал дээр аягүй сайн анхаарах юм бол хүнсний энэ тогтвортой бодлогын хэрэгжилт бас аягүй өндөр түвшинд явагдана гэж ярьж ирсэн. Тэгэхээр тогтвортой хүнсний бодлого тогтолцоо гэдэг зүйл болохоор ганцхан нэг улс орнд биш дэлхийд даяараа анхаарч үзэх ёстой сэдв гэж үзээд энэ удаад энэ хурлынхаа гол урайг хүнсний тогтвортой бодлого гэдэг сэдвийн хүрээнд явуулсан. Тэгээд миний хувьд болохоор нөгөө хүүхдийн хоол шимтгийллийн талаар илүү төлхөө мэдээлэл хүргэдэг гэдэг утгаараа
хүүхдийн олдоо холбоотой бас нэлээдэн илтгэлүүдэд суусан. Тэгээд ер нь улс орнууд одоо хүүхдийнхээ хоол тэжээлд аягүй анхаардаг тий. Яагаад гэвэл бага наснда хүүхэд шим тэжээлээ хангалттай аваад өсөлт хөгжлийн хувьд одоо зөв байх юм бол тэр бага наснда авсан дадал одоо эсвэл эрүүл мэндийн байдал маань насан туршдаа хадгалагдаж үлддэг учраас улс орнууд хүүхдийнхээ хоол тэжээлд маш их анхаардаг. Ингэж өгснөөр эрүүл иргэнийг бий болгодог. Хоёрдугаар эрүүл мэндэд энэ салбарт одоо зарцуулах тэр төсөв ч гэсэн дагаад буурдаг гэж үздэг юм билээ. Дэлхийд даяар одоо 5 хүртэлх насны 150 сая орчим хүүхэд өсөлт хөгжлийн хувьд хоцрогдолтой байгаа юм байна. 40 сая гаруй хүүхэд болохоор илүүдэл жинтэй байгаа юм байна. Тэгэхээр энэ дээр бид нар бас анхаарах хэрэгтэй болсон гэдгийг олон илтгэлүүдийн өмнө бас танилцуулж исэн. За бид нар бүгд сонсч исэн нөгөө хүүхдийн шим тэжээлийн байдалд одоо хамгийн чухал нөлөө үзүүлдэг амьдралын эхний 1000 хоног байдаг тий. Тэгэхээр энэ 1000 хоногт олж авсан шим тэжээл болон ганцхан энэ шим тэжээлийн асуудал гэхгүй өсөж турнж байгаа орчин энэ бүх зүйл тухайн хүний насан туршийн эрүүл мэндийн байдалд нөлөөлдгөө гэсэн талаар бас нэлээд дурдчихсэн. Тэгээ хүн болгоо энийг мэддэг байх. Гэхдээ зүгээр бас ингэ сануулаад хэлчихье гэж одоо дурдаад байгаа юм. Тэгэхээр өөрөм чин саяны ярьсан зүйлс дээр тулгуурлаад хит юм санаанд орлоо. Нэгдүгээрт 2000 одоо энэ оны 9 сарын 10-нд UNICEF-ээс зарласан нэг юм судалгаан дээр юу гэж гарсан бэ гэхээр өмнө нь жингийн дутагдaltaй одоо жиндээ хүрч чадахгүй байгаа хүүхдүүдийн асуудал яригддаг байсан бол одоо дэлхийн түүхэндээ анх удаа тархалттай илүүдэл жинтэй хүүхдүүдийн тоон жингийн дутагдaltaй хүүхдүүдийнхээ тооноос давж гарсан гэсэн ийм үзүүлэлт байгаа юм билэ. Тэгээд энэний яг шалтгааныг нь эргээл нөгөө идэхэд амттай мөртлөө шим тэжээл багтаа тэгсэн мөртлөө хоосон илчлэгэл өгөөд байдаг тэр хүнстэй холбож үзэж байгаа юм билэ. Яалтчгүй. Тэгээд бас нөгөө сая чи далайн гаралтай загсны бүтээгдэхүүний талаар яригдсан гэж тэгж штий тий. Би нэг нэвтрүүлгийн хэсгээс reels явж байсан байхгүй юу? Миний гар утсан дээр гараад ирсэн. Тэгээ тэрэн дээр загас яаж агнаж, загас яаж олборлож байгаа талаар нэг хэсэг харуулж байна. Тэгсэн чинь айгүй амар шууд ийм газар доогуур одоо далайн доор ингээ хөрсөн дээгүүр нь ингээд баг юу шиг зангуу шиг томоо юм урт нэг талаас нь нөгөө тал руу ингээд тэр хөрсийг тэр чигт нь ингээд хатаад тэ ингээд ингээд шүүгээд явуулж байгаа байхгүй. Тэгээ тэр нь яагаад тэгж байгаа гэхээр нэг төрлийн загас агнах гэж тэгдэм бай. Тэгээд тэрийг ингээд явуулаад ингээд шүүгээд эргэлдүүлээд ингээд аваад гаргаад ирэнгүүт дунд нь зөндөө тэр далайн янз бүрийн хөрхий загснууд ингээд өрчдөм бай. Тэгээд тэрийн бүгдийн шууд ялгаад шууд хайчна. Ягаад гэвэл яг үндсэн зорилго нь бол тэр ондоо нэг загас байгаа дээ шүү дээ. Тэр бэлтгэн нийлүүлэх загас. Тэр загсуудаа шүүж аваад бусад бүх тэр өртөж байгаа далайн амьтдыг бүгд ингээ хайчиж байгаа байхгүй юу. Тэгээд тэр дүрслэлээ ингээд бүр дээрээс одоо ингээд бичлэг хийгээд ингээ харуулахаар хөөхий тэр далаа ингээд улаанаараа эргэж байгаа байхгүй юу. Доотлын ингээ самраа хайчаар. Тэгээ тийм маягаар хүмүүсээ нөгөө хүнсний хэрэглээг хангахын тулд тийм маягаар бид нар нөгөө байгаль дэлхийгээ ингээ сүйтгэх юм билэ. Тэгээ би тэрийг хараад юу гэж бодсон бэхээр ингээд маасаар нь олборлож байгаа эсвэл маасаар нь ингэж бэлтгэдэг хоол хүнсэнд одоо амар асуудал байд юм байна тий. Одоо бид их дэлхий гэдэг чинь бидний нэг хэсэг бид нарыг амьдарч байгаа л нэг юу шүү дээ тий. Бидний ээж гэсэн үг тий. Тэгэл яг нөгөө ээжийнхаа хөл рүү буудаж байгаатай адилхан айгу муухай жишээ авчлаа. Гэтэ яг тийм үйлдэлийг одоо өнөөдрийнхөө арга заасан маягаар л нөгөө одоо хоол хүнс олохын тулд мөнгө олохын тулд ингээд хийж байгаа байхгүй юм том юунууд газрууд. Тэгээ тэрийг хараад би тэрийг хараад нүдэнд яг нулимс гарсан. Ёо ямар эвгүй юм би яаж ингэж чадчих юм гээл. Тэгэл тэрнээс үүдээд бид бас нөгөө жижиг дунд үйлдвэрлэл шинээр ингээд гаргаж байгаа хоол шинээр гарч байгаа бүтээгдэхүүн тэр бүхнийгээ дэмжих нь бас хэцүү юм шиг надад санагдтыг. Тэгэхгүй ингээл масаар нь үйлдвэрлэж байгаа газраас яг юмнууд авч идэж ин л та бид нар супермаркетаас. Гэхдээ тэр нь цаана бидний энэ их дэлхийгээд цэнхэр гоё ээж те энд яаж нөлөөлж идгийг харахаар
сэтгэл өвддөг юм бэлээ. За ингээ өнөөдрийн подкаст ярих гэсэн зүйлүүдээс орхигдуулсан зүйл танд байна уу? Миний хувьд бол ярих гэсэн зүйлүүд нэлээ урт болсон болохоор тийм бид хоёроос хангалттай ярьлаа. 1 цагийн баг подкаст болж байгаа юм шиг байна. Нөгөө зунжингаа бид хоёр завсралга авчихсан болохоор нэлээ удаан ярьлаа. Гэтэ бид хоёрын подкастын одоо 2 дахь хэсгийн дугаарууд ингээд үргэлжлэх болно. Бид дараагийн удаа хүүхдийн шим тэжээлийн боловсролын талаар ярилцах болно. Бас одоо бичил хуунцар хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар ярилцахаар төлөвлөж байна. За тэгээд дэлгэцийн хэрэглээгээд бидний яг өдөр тутмын амьдралд тохиолддог үүнээс гарах арга замууд бас юу байж болох вэ? Бид юу мэдэх хэрэгтэй вэ гэдэг талаар мэдээлэл хуваалцах болно. Тэгэхээр та бүхэн энэ гоё подкаста таньдаг хүмүүстэй шеэрлээд заваараа сайхан сонсож байгаарай. Тэгээд та бүхний үлдээдэг комментууд биднэрт бас чухал учраас өөрсдийнхөө мэддэг нэмэрлэе гэж бодож байгаа мэдлэгээ хуваалцаарай. Коммент хэсгээр хуваалцах юм бол бид хоёр бас унших болно. За, ингээд өнөөдрийн подкасттай хамт байсан нийт сонсогчдод баярлалаа. Инх зурлагчдад бас их баярлалаа. Дараагийнхаа подкастаар уулзлаа. Түр баяртай. За, баяртай.